Байнгын орны дарга ирэх мөшөтэй. Монгол улсын засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг улсын хурлын холбогдох байнгын ороотой зөвшөлтөөр ирүүлсэн билээ. Эдийн засгийн байнгын ороо 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа дээр хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын хэлэлцээрийг протоколын төслийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн зүгээс хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөлд дараах өөрчлөлтүүдийг оруулжээ. Хэлэлцээрийн 4-р зүйлийн 2 дахь хэсэгт зохицлборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн 2 дахь утгыг илэрхийлж байгаа тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж талуудын эрх бүхий байгууллагууд Монгол улсын Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд үтцийг удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан. 5 дугаар зүйлд Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаа нь Монгол улсын дотоод зах зээл, газрын төслийн бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана гэж заасныг газрын төсний бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатхууныг хамруулсан утгатай заалт орсон тул тодруулах хууль нийцүүлэх зорилгоор Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол улсын дотоод зах зээлд агаарын хөлгийн түлш борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана гэж өөрчлөлт оруулсан. 7 дугаар зүйлийн 1-р дагуулх хэсэгтээ давхцсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвлөлтийн үндсэн дээр 7 дугаар зүйлийн 2 дугаар доголь мөрийг хассан. Хэлэлцээрийн 9-р зүйлийн 2 дугаар доголь хэсэгт Оросын талын арбитрийн шүүх маргаан таслахаар тусгагдсан зохимжгүй тул 3 дахь орны арбитрийн шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж хэлэлцээрийн явцад бүгд найрамдах Беларусь улсын худалдаа аж үйлдвэрийн тангимын дэргэдэх олон улсын арбитрийн шүүх байхаар өөрчлөлт оруулсан. Хэлэлцээр 11-р зүйлийн эхний доголь мөрөнд Монгол улс болон Оросын холбооны улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон тул олон улсын эрх зүйн акт хэм хэмжээг үгүйсгэсэн. Давж үйлчлэх утгатай Монгол улсын хууль тогтоомж нийцэхгүй байсан тул Монголын талын саналаар гассан. Мөн хэлэлцээрийн анхны хувьдорт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсныг 15 жил болгож хугацааг богиносгосон өөрчлөлтүүдийг тус оруулсан байна. Байнгын орооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн өөрийн туяа хэлэлцээрт оруулж байгаа өөрчлөлттэй холбоотой ямар эерэг болон сөрөг үр дүн гарна гэж тооцож байгаа талаар мөн Оросын холбооны улстай манай улс газрын төсний бүтээгдэхүүн нийлэлтийг доктортой байлгах гэрээ хэлэлцээр хийсний дараагаар Оросын холбооны улс дахин мэдээлэл гаргасан манай улсад хэрхэн нөлөөлөх талаар улсын хурлын гишүүн уянга хэлэлцээрт заасан хамтарсан компани үйл ажиллагааны талаар цааш тавч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хэдэн он гэхэд дэд үтс бий болж доктортой байдлаа хангаж ажиллах талаар болон маргааны бүгд найрамд Беларусь улсын Минск хотод байрлах Беларусын худалдаа аж үйлдвэрийн тангимын дэргэдэх олон улсын арбитрийн шүүхийн 2011 оны журмын дагуу хэлэлцүүлгээр шийднэ гэж тусгасан талаар улсын хурлын гишүүн Лодо Самбуу хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 2 дугаар доголь мөр гассан наривчлсан тодорхой заалтыг хэд ерөнхий болгож байгаа талаар мөн хэлэлцээр нь Монгол улсын зах зээл болон олон талт хамтын ажиллагаанд эрхэм нөлөөлөх талаар тус асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар хэлэлцэх болон түүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Лодо Самбуу тусгаар тогтносон бие даасан улс байхтай холбоотой асуудлууд дээр Монгол улс зөв шийдвэр гаргаж байх талаар улсын хурлын гишүүн цэцэг шатхууны үн нөртгийн талаар туслах саналаа хэлсэн болно. Монгол улс агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэгийг дэмжих хэсэг талаар санал дураалт явуулахад эдийн засгийн байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон зөвсөлтийг дэмжиж санал дүгнэлтээ аюулгүй байдал гадаад улсын байнгын ороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. За